иргэдийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой дараагийн нэг чухал шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргалаа. За аймгийн онцгой комиссоос хамгийн эхний өдөр бид нар 12 сарын 1-нд Эрдэнэт булган Хөвсгөл аймгийн иргэдийг гаргаж өгөх за мөн буцааж одоо 12 сарын 2-нд эдгээр аймагуудаас иргэдээ хүлээж авах ажлыг зохион байгуулсан. За мөн одоо эдгээр аймагуудад өөрийн гэсэн унаатай шинжилгээнд хамрагдсан ирж амжаагүй иргэдийн асуудал бас манай комиссод удаадараа ирж байгаа. Тийм учраас Эрдэнэт булган Хөвсгөл за баруун 7 аймаг ар хангааг орохгүйгээр баруун 7 аймаг буюу Баян Үлгий, Увс, Завхан, Говь Алтай, Баян Хонгор, Өвөр хангаа гэсэн эдгээр 7 аймгийн аймагт байгаа Дархуул аймгийн иргэд дээр нь булган Эрдэнэт Хөвсгөл ингээд нийтдээ 10 аймгийн өөрийн унаад хэрэгтэйгээ байгаа иргэд тухайн байгаа газартаа бүртгэлээ хийгээд онцгой шуурхай штабаас нь Дархуул аймаг зорчих зөвшөөрлөө аваад төрөвчсөн онцлогын шинжилгээнд хамрагдаад Дархуул аймагта 2020 оны 12 сарын маргааш чинь 4, 5, 6, 7 гэсэн 4 өдрийн туршид ирэх боломжтой байх нэ. Бид бас баруун аймагаас холоос ирж байгаа учраас иргэдтэй 4 хоногийн боломж олгож байгаа. За эдгээр иргэдийг бид нар постн дээр өдөрт 4 удаа зохион байгуулж авчирна. Тэрнээс биш ирсэн иргэн болгон орно гэж ойлгож болохгүй. Бид нар цуглуулад нэгтгэдээд тодорхой хэмжээний зөвлөмжөө өгөөд шаардлагатай иргэдээс нь дахин шинжилгээ авах ажлыг зохион байгуулах учраас эдгээр иргэд энэ 4 хоногийн хугацаанд Дархуул аймгийн одоо Сэлэнгийн постн дээр урд постн дээр тодорхой заасан цагуудад одоо дата авалт хийж эдгээр иргэдийг гэрт нь одоо 14 хоногийн хөл хорионд хатуу хөл хорионд байх заавар зөвлөмжийг өгөөд ингээд байлгах нэ гэж одоо иргэд ойлгож болох нэ. За дахин хэлье. Сэлэнг аймгийн Эрдэнэт, булган, Хөвсгөл 3 аймаг. За мөн Баян Үлгий, Увс, Завхан, Говь Алтай, Баян Хонгор, Өвөр хангаа гэсэн ховд гэсэн 7 аймагаас иргэд өөрсдийн унаад тэргээрээ Дархуул аймагт ирэх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Нэг удаагийн төрөмжсөн онцлогоор шинжилгээгээ авсан байх шаардлагатай гэдэг ийм шаардлагыг тавьж байна. За ингээд эдгээр иргэдийг 2020 оны 12 сарын 7-ны оройны 22 цаг хүртэл бид нар хүлээж авна гэдэг энэ мэдээллийг иргэдтэй өгж байна. Одоо та бүхний ар гэрт хэн нэг нь одоо эдгээр аймагуудад байгаа бол ямар нэгэн одоо хувийн унаагаараа хамтраад одоо ирэх боломжтой болох нь гэдэг зүйлийг хэлье. Бидэд бол эдгээр аймагуд руу нэгдсэн тээвэрлэлт бол хийх боломж байхгүй учраас иргэд өөрсдийн хувийн унаагаараа ирвэл бид одоо холбогдох заавар зөвлөмжийг өгөөд гэрийн хөл хорионд 14 хоног байлгана гэдэг хатуу шаардлагыг тавиад ингээд эдгээр иргэдийг оруулнаа. За Дархуул аймагт ирэх иргэдийн тухайд зөвхөн Дархуул аймгийн иргэний үнэмлэхтэй энд бүртгэлтэй иргэд эхний ээлжинд хамрагдана гэдгийг бас иргэд маань хатуу сайн анхаараарай гэдэг зүйлийг хэлье.